Тэгээ Халуун бороо гэдэг киног үзээд би яг энэ киноны ар дээр би яг таныг найруулагч гэж хүлээн зөвшөөрсөн. Ой, уучлаарай хаа. За. Та бас олон жил чанагдсан баха. Чанагцаа. Гэтэ Халуун бороо кино бол үнэхээр одоо нөгөө бодлоос гардггүй гэдэг шиг тийм кино болсон билээ. Энэ бол бидний нөгөө мэдэх ёстой сэдв бохгүй. Ер нь бол бид нар зүгээр л нэг зам дээр явж идэг нэг тохиогоо асаагаал явж идэг галт командын машин байна л гэж өнгөрдөг. За тэгээ нэг гал байвал очоо унтраачдсан байна л гэж мэддэг байгаа шүү дээ. Тэгэхээр энэ галыг унтраахын тулд ямар их одоо хүний хүч хөдөлмөр хөрөнгө мөнгө амь нас ингэж одоо золиослогдд юм бэ те. Ядаж л галт командын машин ирэхэд нэг ингээ машинтайгаа урд нь хаагаа зогсчод идэг юм тэнэг гараад байна шүү дээ. Тий. Гэхдээ ядаж тэр хүмүүс үзгэлтэй энэ хүмүүс чинь юу туулж яаж одоо ингээд гал унтраад юм бэ? Арг эрт нь ямар байд юм бэ те? Галт командын ажилтны гэр бүл жишээлбэл ямар юм дарамттай амьдарч байгааг жишээлбэл харуулж байгаа байхгүй. Тий. Ямар ч байсан энэ инх цагийн баатруудыг мөнхжүүлж те. Одоо цагдаа галт команд эмч гэж байгаа шүү дээ те. Цагдаагийн кинонд бол зөндөө байгаа те. Эмчийн киног бол бүр санахгүй байна. Галт командынхны кинон дээр бол ийм гоё кино гэж гисэн баярлаа.